Тэгэхээр 2024-өөс 25 оны үеэрл бас бидэнд нэг цоошин мэргэжил байгаа тийм. Тэгэхээр энэ нь болохоор нийгмийн инновац entrepreneurship гэдэг ийм одоо Монголын хамгийн анхны одоо ийм хөтөлбөр болж гарч байна л да. Тэгэхээр та энэ хөтөлбөрийн талаар бидэнд товч мэдээлэл өгөөч. Тэгэхээр нийгмийн инновац хөтөлбөр нь ерөнхийдөө нийгмийн эдийн засаг бизнесийн орчин үеийн мэдлэгтэй тэг асуудлыг олж харах ур чадвараа ашиглаад нийгмийн асуудлууд болон одоо байгаль орчинд тулгамжиж байгаа асуудлууд ерөнхийдөө бүтээлчээр тодорхойлоод за тэгээд нийгмийн доктортой хөгжилд одоо хувь нэмрээ оруулах, шинэлэг, шийдэл бүхий тэдгээр төсөөл хөтөлбөр бизнесүүдийг одоо удирдан ажиллах ийм мэргэжилтэн бэлтгэх зорилготой хөтөлбөр байгаа. За тэгээ энэ хөтөлбөрийн хувьд болохоор 4 жилийн хугацаанд бакалаврын зэрэг болон магистрийн зэрэг авах боломжтой нэгдмэл хөтөлбөр байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь тус хөтөлбөрт бас яг энэ гол онцлог даваа талууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр та ер нь бол яг сонгон суралцаж орж иж байгаа залуучууд маань яг ямархуу боломж бас авахаар. За онцлог давуу талын хувьд болохоор манай санхүүгийн засгийн сургууль Солонгосын Хандон их сургуультай хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд нийгмийн инновац хөтөлбөрт сурж байгаа оюутнуудын хувьд бол 6 удаагийн өвлийн болон зуны кампт оролцох боломжтой гэсэн. Тэгэхээр энэ кампийнхаа хүрээнд ерөнхийдөө оюутнууд маань Солонгос руу Солонгосын Хандон их сургууль руу явж одоо өөрсдийн хийж байгаа тэр төсөл хөтөлбөрүүдэд танилцуулаад за Солонгосын багш профессорудаас зөвлөгөө авах, за Солонгосын соёлтой танилцах, шинэ найз нөхдөдтэй болох ийм боломжууд бүрдэж байна гэсэн үг. Тэгэхээр тус мэргэжлэр төгссөн оюутнууд маань яг амьдрал дээр гараад яг ямар ажлын байран дээр очих боломжтой. Тэгэхээр 2023 онд бол Монгол Улсын засгийн газраас нийгмийн ажил мэргэжлийг бол одоо маш эрэлттэй ажил мэргэжил гэж тодорхойлсон байгаа. Тэгэхээр манай төгсөгчд бол төгсж гараад ажлын байр бол зах зээл дээр бол эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Тэгэхээр олон улсын байгууллагын хувьд бол одоо нийгмийн асуудал хариуцсан төсөл хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж болж байна. Төрийн байгууллагын хувьд бол одоо нийгмийн асуудал хариуцсан түвшмэл зөвлөх, за мөн нийгмийн салбарын судлаач гэж болж байна. За мөн ямар нэгэн асуудлыг одоо тодорхойлоод тэр асуудал дээр шийдэл боловсруулж байгаа учраас заавалчгүй ямар нэгэн байгууллагатай ажиллахгүйгээр өөрийнхөө хувийн бизнесийг одоо эндээс олж авах нийгмийн антрепренер болох тийм боломжууд байгаа. За мөн сүүлийн үед ногоон хөгжил гэж их яригдчихэж байгаа. Тэгэхээр ногоон хөгжил болон доктортой хөгжил хариуцсан мэргэжилтэн ч гэх юм уу, хүний эрхийн ажилтан ч гэх юм уу төгсөж гараад одоо ажиллах байр бол зөндөө байна.